1997 оны нэгэн өдөр Хятадын Шанду мужид амьдардаг Гу Гантан гэдэг залуухан аавын амьдрал оронгоороо эргэжээ. Учир нь түүний 2 настай хүү Гу Шинжин гэрийнхээ ойролцоо тоглож байгаад гинт алга болсон байна. Эхэндээ гэрийнхэн нь хөш айл руу орсон болов гудамжны цаана тоглож байгаа болов гэж хайжээ. Гэвч цаг өнгөрөх тусам тэдний хамгийн их айж байсан үнэн тодорхой болов. Хүү төөрөөгүй, түүнийг хүн хулгаасан байлаа. Тэр өдрөөс хойш хүүгийн аавын амьдрал ганцхан зорилготой болсон. Тэр нь хүүгээ олох. Хүмүүс түүнд цагдаа хайж байгаа. Өөрийгөө бод. Амьдрал үргэлжилнэ гэж хэлсэн байх. Гэвч аав хүний зүрх тийм амар тайвширдаггүй. Хүүхдийнхээ инээмсэглэл, жижигхэн гар, ааваа гэж дуудах хоолойг нь санах бүрд тэр зүгээр сууж чадахгүй байлаа. Ингээд тэр мотоциклтойгоо замд гарчээ. Хүүгийнхээ зургийг том даван дээр хэвхүүлж, мотоциклийнхоо ард туг шиг намруулан хятад даяар хайж эхэлсэн байна. Тэр мотоцикл энгийн нэг унаа байгаагүй. Тэр бол нэг аавын шаналл, найдвар, цөхрөл, хайр бүгдийг тээсэн байлаа. Тэр уул давсан, ол мөрөн гаталсан, хот тосгон, зах вокзал гээд хүн байж болох бүхий л газраар явжээ. Гарт нь хүүгийнхэн зурагтай зарлал, сэтгэлд нь магадгүй өнөөдөр олдох чинь билүү гэсэн өчүүхэн найдвар. Заримдаа танай хүүтэй төстэй хүүхэд харсан гих дуудлага ирнэ. Тэр бүхний орхиод хэдэн зуун километр зам туулан очино. Гэвч очиод харахад тэр хүүхэд нь өөрийн хүү биш байдаг байв. Ийм өчүүд түүнийг хэдэн зуун удаа хугалсан байх. Гэхдээ бүр мөсөн хугалж чадаагүй. Учир нь тэр хүүгээ олохоос нааш зогсох хэрэггүй гэж боддог байжээ. Олон жил өнгөрчээ. Мотоцикл нэвтэрнэ, мөнгөн дуусна, бие нь ядарна. Гэвч түүний хайлт зогссонгүй. Тэр хэдэн зуун мянган километр зам туулж хүүгийнхээ зургийг барьсаар явсан. Зарим хүн түүнийг өрөвдөн, зарим нь итгэлгүй харна. Магадгүй зарим нь одоо болсон дээр гэж бодсон байх. Харин тэр бол аав хүү. Түүний хувьд хүүгээ хайна гэдэг сонголт биш, амьсгалахтай адиг зүйл байлаа. Тэр зөвхөн өөрийн хүүгээ хайгаад зогссонгүй. Замдаа бусад алга болсон хүүхдүүдийн талаар мэдээлэл түгээж, өөр олон гэр бүлд тусалж, зарим хүүхэд гэр бүлтэйгээ эргэн уулзахад түүний хайгуул хувь нэмэр болсон гэдэг. Гэвч хамгийн өвдөлттэй нь бусдын хүүхэд олдох бүрд тэр баярлахын зэрэгцээ өөрийн хүүгийн зураг руу дахин харах хэрэгтэй болдог байв. Миний хүү хаанд байгаа бол, амьд байгаа болов, намайг санаж байгаа болов, өөр нэртэй, өөр амьдралтай болсон болов. Энэ асуултууд түүний зүрхэнд 24 жил амьдарчээ. Харин 2021 онд бүх зүйл өөрчлөгдсөн. Цагдаа нарч олон жил хайсны эцэст нэгэн с ижигтэй залууг олж генетикийн шинжилгээ болон шин технологийн тусламжтайгаар залууг шалгахад тэр нь 24 жилийн өмнө алга болсон түүний хүү мөн байв. 2 настай хүү хулгайлагдсан өөр айлд очсон байв. Тэр Хинэн мужид өөр нэг айлын хүүхэд болон өсөж байжээ. 2 настайдаа юу болсныг тэр бүрэн ойлгоогүй. Магадгүй өөрийн жинхэнэ гэр бүл хаа нэгтээ өөрийг нь хайж байгааг ч мэдээгүй байх. Аав нь зам дээр хөгшөрч мотоциклийнхаа ард хүүгийнхээ зургийг намруулан хятад даяар хайж явхад хүү нь өөр нэртэй, өөр гэр бүлтэй, өөр амьдрахтай залуу болон өссөн байв. 2 настайдаа алга болсон хүү 26 настай залуу болсон байлаа. Харин аав нь 24 жилийн турш зам дээр хөгшөрсөн байв. Гэхдээ аавын нүдэнд тэр гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон жижигхэн хүүн байсан биз? Тэднийг дахин уулзуулах мөчөд олон үг хэрэггүй байлаа. Аав нь хүүгээ тэрсэн, ээж нь уйлсан, хүүнч бас уйлсан. Энэхүү аавын түүх дэлхийд даяар олон хүний сэтгэлийг хөдлөсөн. Учир нь энэ бол зүгээр нэг алга болсон хүүхдийн түүх биш. Энэ бол аав хүний хайр, цаг хугацаанд ялагддаггүй тухай түүх. Аавын хувьд цаг хугацаа тэр өдөр дээрээ зогссон мэт байсан. Харин хүүгийн хувьд амьдрал огт өөр замаар үргэлжилсэн байжээ.